За Монгол Улсын засгийн газраас жил бүрийн 5 дугаар сарын 2-7 хоногийг бол татвар төлөгчдийн өдөр байхаар шийдвэрлсэн байдаг. Тэгээд энэ жил бид 5 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд татвар төлөгчдийн өдрүүдэд тэмдэглэж байна. Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдээр бид ирээдүйн татвар төлөгчдөө санхүү болон татварын мэдлэг олгох олон төрлийн сургалтуудыг бол зохион байгуулж байна. За мөн татвар төлөгчдөд зориулж энэ оны татварын багц хуулийн шинжилгээний талаар мэдээлэл өргөх, татвар төлөгчдийн санал бодлыг сонсох энэ ажлыг бол өргөн дэлгэр зохион байгууллаа. Монгол орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх чөлөөг сахин хамгаалах, эдийн засгийн гол хөшүүрэг нь үндсэн хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу төлж буй таны төлсөн татвар билээ. Татвар төлөгч та бүхнийхээ хичээл зүтгэлийн үр дүнд Монголын татварын алба 2024 оны татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байгаа. Нийт 17.9 их найдын гүйцэтгэлтэй гарсан нь бол Монгол улсын нийт төсвийн орлогын 58%-ийг бол эзэлсэн байна. Татвар төлөгчдийн татварын үр шимээр дараах бүтээн байгуулалт хэрэгжсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1455 төсөлд 5.6 их найд төгрөгийн санхүүжилт хийгдснээс 845 төсөл дуусаж 1670 гүйцэтгэгч хуулийн этгээд оролцож 51.8 мянган ажлын байрыг хадгалжээ. Салбараар нь авч үзвэл дэд бүтцийн салбарт 699 төсөл хэрэгжснээс 29 зам гүүр, 33 инженерийн дэд бүтц, 71 цахилгаан, дулаан хангамж, 11 соёлын төв, музей, театр, бусад 555 төсөл. Боловсрол, эрүүл мэндийн салбарт 146 төсөл хэрэгжснээс 42 сургууль, 53 цэцэрлэг, 10 дотуур байр, 21 эмнэлэг, 20 спорт зал, цогцлборын бүтээн байгуулалт. 2025 оны зөвлөн туслагч татварын алба зорилтын хүрээнд татварын хууль тогтоомжийн шинжилэл, бүтэц зохион байгуулалтын шинжилэл, захим системийн шинжилгээг эхлүүлээд байна. Татвар төлөгчдөд 7 хоногийн 24 цагаар зөвлөгөө мэдээлэл өгөх хиймэл оюухан суурилсан татварын зөвлөх, татвар GPT хөгжүүлж Facebook, вебсайт, татварын захим системүүд дээр байршуулахад бэлэн боллоо. За Монгол улсынхаа хөгжил дэвшил бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа шударга татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.